байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Кизуна боловсролын төвөөс та бүхэндээ тогтмолоор Японд сурч ажиллаж амьдрах талаар төрөл бүрийн зөвлөгөө мэдээлэл хүргэх болно гэж амласныхаа дагуу энэ удаагийнхаа ээлжит дугаарыг эхлүүлж байна. Энэ удаад Японд Японы хэлний сургууль суралцж байгаа Яма гэдэг дүүгээ шаваа урж оролцуулаад байна. Ингээд Яма маань өөрийгөө товчхон танилцуулах уу? За сайн байцгаана. Намайг болохоор Нямрагчаа гэдэг. Тэгээд Японд ирээд одоо 2 жил гарсан болж байна. Тэгээд одоо болохоор их сургуулийн 1-р курсын явуулаа. Тэгээд анх болохоор Кизуна сургуулийн төвөөр бол дамжуулж яг Японд ирж ирсэн. Тэгээд Нарита хэлний бэлтгэлийн сургуулийг 3 сар төгсөөд тэгээд одоо Kaichi Kokusai гэхгүй гэдэг их сургууль 1-р курсын оюутан байгаа. Одоо ямар мэргэжлэр сурж байгаа вэ? Одоо тэр олон улсын бизнесийн чиглэлээр их сургуулиас сонгоод суралцж байгаа. Няма маань Японд ингээд анх сургуульд Японы хэлний бэлтгэл сургууль ирж байгаа шүү дээ, тий? Тэр талаар өнөхий одоо Японд анх ирэх болсон шалтгаанаа товчхон бидэнд өргөж өгвөл ямар юм байна? Би 12 дугаар ангид төгсөөд шууд Японд ирсэн. Тэгээ 12 дугаар ангид төгсөөд мэргэжил сонгох гэсэн тийм нэг том даваан дээр очиод тэгээд ямар мэргэжлэр сурах уу гэж бодож байгаа. Ахаа жоо хугацаа хэрэгтэй болохоор ер нь гадаад очиод хилээ сурж байгаа хоорондоо сайн бодоод тэгээд хилээ сурчаад хэлний бэлтгэл төгсөөд тийм орж болох боломж байдсан болоо гэж одоо судалж эхэлсэн. Тэгээ улсаа сонгоог байсан ихэндээ. Тэгээд судлаад явж байхад хажи хуршаалын ихч Японд руу зуучилгаа гэсэн тийм юу сонсоод тэгээд Кизуна сургуулийн төв дээр очиж исэн анх. Тэгээд Японы талаар мэдээлэл аваад Япон руу явах юм бол ямар материал бүрдүүлдэг, хэрэг одоо боломжтой байдаг. Тэгээд Японд очиод бас цаашдаа бас их сургуульд орох ч юм уу эсвэл Японы сургууль дээр ямар хөө боломжтой байдаг бол гэх талаас нь судалж ирсэн. Тэгсэн айгүй боломжтой санагцсан. Над нэг 3 улс байсан юм. Америк, эсвэл Солонгос, Япон гэсэн 3 улс байсан. Тэгээд тэр гурвын хамт судалж байсан л та тэр үедээ. Тэгээд яг 12 дугаар ангид төгссөн 18 та хүүхдэд бол хамгийн ойрхон нь бол Япон санагдчихсан. Арай нь чамд тэгээд яг ямар байдлаар Япон нөгөө хоёр орноос арай илүү чам давуу талтай санагдсан гэж байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг чиний хувьд юу давуу талтай санагдсан? Эхний ээлжинд шууд Америк руу 18 настай хүүхд явхлаар одоо би өөрөө төлбөрөө хийн гэж бодож исэн болохоор Америкт болохоор 20 цагийн юутэй эрэхтэй байдаг. Тэгээд тэр тал дээр бас айгүй чанга байдаг гэж сонсоод тэгээд Америкийг бол ер нь бол их сургуулиа төгсчөөл явсан дээр юм байна гэж бодоод төр хойшлуулад тэгээд Солонгосыг бас жоо судалж эхэлсэн. Тэгээд Солонгос ч гэсэн ер нь болох юм байна да гэж бодож исэн ч гэсэн яг нөгөө нэг интернетээр ингээд Япон Солонгос хоёрын ингээд сургалтын ингээд нөгөө нэг юуг нь харсан аахгүй төвшнийг. Тэгсэн Японоос арай жоохон Япон илүү ахлаар арай илүү рүү л явъя да гэж бодлоо. Тэгээд Японыг сонгосон байгаа. Японы сурахад чамд ер нь ямар санагдав? Японы сурахад айгүй сонирхолтой шүү дээ. Би бас өөрөө бага байхдаа аним их үздэг байсан. Нарутогоос ахвал. Тэгээд ахлангидаа ороод гэсэн их аним их сонирхдаг байсан. Тэгээд Япон ч гэсэн айгүй сонирхолтой санагддаг байсан л та. Тэгээд одоо яг Японы хэлээр сураад Япон хүнтэй ярихлаар яг л тэр анимын дотроо байгаа ч юм шиг яг тиймэрхүү тийм мэдрэмжүүд байдаг. Аним гэдэг чинь одоо аниме гэдэг нэг Японы хүүхдийн киног ярьж байна тийм ээ? Тий, аниме. Манга гэдэг бас янз бүрийн зурагтай тийм сонирхолтой их товчхон тодорхой өгүүлсэн юмнууд байдаг шүү дээ. Тийм, тэрийг бас би ер нь бол нэлээд авдсан шүү. Айгуу сонирхолтой санагдаад юм аа мангаг. Тэгээ комик хэлбэрээр болохоор ингээд зурагтай болохоор илүү сонирхолтой. Тэгээ тэрийг уншингаа ханзаа цээжилчин дээрэс нь өгүүлбэрийн бүтцийг цээжилчин тэгээ дээрэс нь дуртай юм уншиж гин гэдэг тэгэл айгуу гоё санагдав. Тийм шүү дээ. Чи тэгээд ер нь өөрийнхөө сонирхлоор дамжуулаад сонирхлоо ингэж улам гүнзгийрүүл цаашлуулж явсаар байгаа. Тэгээд Япон улс хэл соёлтой танилцаад цааш явсан юм байна шүү дээ, тийм ээ? Тий. Чи тэгээд Японд ингээд анх очичоод Японы хэлний сургуульд ингээд суралцаж эхэлж байгаа шүү дээ, тийм ээ? Тэгээд ер нь амьдрал ахуй байдал нь ер нь ямар хөө санагдав?
хэцүү байсан уу? Ямар байвч юм? Тэгээ эхний ээлжинд бол айгүй яг анх очисон өдөр бол ер нь бол гайхчихсан л да. Айгүй над гоё санагдчихсан эхлээд очиод айгүй цэвэрхэн тийм тод тэгэл ер нь бол тийм нэг өөр ертөнц ирээдүйд ч ирсэн юм шиг нэг тийм санагдчихсан бүх юм. Монголоос бол ерс өөр байгаад байгаа зү тий. Тийм Монголоос бол шал өөр санагдсан. Тэгээд хүмүүсийнхэн тэр харьцаач гэх юм уу эсвэл тэгэл ер нь бүх юм шал өөр санагдсан. Сургалтын ч гэсэн шал өөр санагдчихсан. Багш нарын хичээл зааж байгаа байдал, хүүхдүүдийн сурж байгаа байдлаас болоод тэгээд сургалтынх нь одоо юу гэдэг лээ. Сургалтынх нь тийм чанар одоо бүх юм нь болохоор айгуу тийм сурагчтайгаа ойрхон байсан гэх юм уу. Заавал нэг юм цээжлэхийн төлөө биш яг заахын төлөө зааж ирсэн айгуу таарсан. Яг бодиттой амьдралд чинь илүү ойрхон байдлаар зааж өгч байсан гэсэн үг байна тийм ээ. Тийм ер нь бол их хөгжөөнтэй ч юм уу яг тэр хүүхд ямар сонирхолтой байна тэр талаар нь илүү одоо нэг тийм тулж ажил зааж Японоыг зааж өгсөн болохоор бас айгүй Японоыг сурахад гайгүй байсан. Тэгээ анх очиод яг Японоыг Япон багшаар заалгаад яа гэдэг бол айгүй асуудалтай санагдсан надаа. Тийм болохоор ер нь эргэж байгаа ч юм уу сонирхож байгаа хүүхдээ бол бас Монголдоо сургалтын төв дээрээ нэг 2-3 сар сайн сурж агаад ирсэн надлаа илүү дээр юм шиг санагдсан. Анхны шатныхаа Японы хэлний нөгөө хирагана, катакана гэдэг үгсүүд байгаа тийм ээ. Үгсүүдээ сайн сураад анхны шатанд уншиж бичиж чаддаг болоод ирэх юм бол Японд өргөжлүүлээд сураад бас цагийн ажил хийх боломжтой болохоор тэр Монголд ирээд сурсан мэдлэг чинь бас хэрэг болж байгаа. Тий. Тэгээд эхнийхээ нөгөө нэг номыг би болохоор N50-ийнхаа номыг дуусгаад ирчихсэн. Тэгээд яг эхнээсээ үзээд эхэлдэг болохоор яг миний үзсэн юмыг давтаж үзээд тэрийг илүү сайн сураад тэгээд дээрэс нь N5-ийнхаа юуг ингээд илүү сайн сурчлаад цаашаа сурахад илүү амар болсон л доо. Ойр зургийнхаа юмыг мэдээд эхэлсэн болохоор суурь гай ойлгоо эхэлсэн болохоор цаашдаа сурахад айгүй амар болж эхэлсэн. Тэгэхээр ер нь хилээ Монголдоо гайгүй N4 юм уу N5 юм эсвэл N4 аль болох үзээд ирүүл айгүй боломж юм санагдсан. Тэгвэл бас бүр хэлгүй ирэхээр ажлаас хавуулаад шууд нөө Японд ирж байгаа болохоор хэлгүй бол бас жоохон нэлээд асуудлууд гарч ирэх ба. Гарч ирсэн бас. Японд тэгээд анх очиод хэр удажж ажилд орж чадав? Ажил хийсэн үү? Би Японд ч бол 2 оноо л ажилд орсон. Оо за. Тэгээ угаасаа нэг одоо Японд очихлоор намайг оцсон ч маа нөгөө Кизунагийн юу байсан л да. Симпаюуд бас Кизунагаа ирсэн тийм Монгол ахлахангийн тийм симпайнер байсан. Тэгээд тэр хүмүүс бол угаасаа нэг нэгэндээ аягүй тусч болохоор монголчууд очоод Кизуна боловсролын төвөөр дамжиж явж байгаа симпаюуд нөгөө өмнө нь очиж суралцж байгаа оюутнууд ер нь нийтдэж бие биендээ их тус тэмтэй хандж байгаа гэсэн тийм ээ. Харин тийм ер нь бол айгүй нээлттэй үдээж авсан л та. Тий. Тэгээд 2 хоног болоод ажилдаа орж исэн. Тэгээд цаашдаа болохоор өөр ажлууд зөндөө гарч ирж исэн. Ийм ажилд орох уу, ийм ажил байна шүү гээл. Тэгэл ер нь бол ажил ер нь бол их байд шүү дээ. Японд хэл гайгүй бол тийм ээ. Тий. Хэл сайтай бол тэгээд өөрөө ч ажиллаа харахад баг олцохоор тийм олон ажил ер нь хийхэд бол за симпай өмнө нь очсон оюутнууд ахигч нар тусдсан болно. Бас тухайн сургууль дээр бас 10 баяртай үгээд цагийн ажил хийхэд зориулсан зан гаргасан байж байдаг. Тухайн сургуулийнх нь одоо гадаад оюутан хариуцсан менежер багш нар байдаг шүү дээ. Тэр багш нар бас хамт асуулт гарч ирсэн те. Үсэлтэй гарч ирсэн бас олж өгч тусалж байгаа үстэй тийм ээ. Тий. Би одоо хийж байгаа ажлаа анх нөх хэлний бэлтгэлийнхаа тэр нэг зарын самбраас олж очиж нөө ярилцлаганд орж хийжсэн шүү дээ. Орж исэн ажилдаа. Тэгээ одоо хүртэл бас хийж байгаа тэр ажиллаа. Тэгэхээр ер нь Японд ингээд сурахаар очиж байгаа хүмүүс бол ажил төрхөөс өсвүүлээд, орон байрнаас өсвүүлээд одоо яана одоо төслийн болгон байхгүй би чинь хаашаа яваад байна яах вүлээ гэсэн санаа зовох тийм айх сандрах мэдрэмж ер нь баг байхгүй талдаа байгаа гэж тийм ээ. Тэгээ ер нь бол юу зүгээр дээ юунууд нь ажил байр олдсон нь бол ер нь бол сайн Японд. Тэгээ тэрийг бас сайн яриад ирсэн бас дээр юм шиг санагдсан. Гэтэ ер нь бол симпайнер бол зөндөө тусалт юм дөө.
Тэгээ симфони доолтоо туслаад ингээ явдаг угаасаа нэг тийм юу болохоор. Тийм шүү дээ. Яхаа юм. Тусдаа гэдэг. Тийм. Одоо тэгээд сургуулиасаа ойрхон байна уу? Байр чинь ямар байдалтай? Байр өөр олцсон уу? Тийм, байр сүүлдээ нэг хилний бэлтгэлээ төгсөөд нүүх хэрэг гараад тэгээ байр өөрөө хайгаад үзчих бас байр бол боломж ч гэсэн айгүй өндөр байдаг юм байлаа. Яг хайгаад яагаад үзэх юм бол зориод үзэх юм бол өөрхөн байранд орсон. Тэгээ зүгээр нэг тийм юу нийтийн байр шиг тийм байна. Оюутны дот байр биш. Бүрээсийн байр гэсэн үг тийм. Тийм ээ. За манай өнөөдрийн урилгыг хүлээж аваад одоо нэвтрүүлэгт маань одоо энэ видео ярилцлаганд маань өргөдөж ирээд зөндөө сайхан сонирхолтой яриа одоо хийж өгсөн Ямада маш их баярлалаа. Тэгээд цаашдаа ч гэсэн манай энэ видеонуудад тийм ээ зураг мэдээллийн болонд маань оролцоод зөндөө сайхан зөвлөгөө мэдээллүүд хүрэх байхаа гэдэгт багш нь чамд маш их итгэж найдаж байгаа шүү дээ. За. Танд баярлалаа. За баярлалаа. За манай өнөөдрийн нэвтрүүлгийг хүлээж аваад сонирхож сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэнтэй хамт Хязуна боловсролын төвийн онлайн маркетингийн албаныхын хамт байлаа. За намайг Сансар Туяа гэдэг Японы багш, орчуулагч, Япон уран судлалын магистр зэрэгтэй юм байгаа. Хязуна боловсролын төвийн онлайн маркетингийн албаныхантай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. За үзсэнд баярлалаа.